Сайн байцгаана уу? Бизнесийн менежментийн 2 дугаар дамжааны оюутан бэлгүүн бизнесийн багийн амжилтын төлхөөр намаар бэлтгэсэн танилцуулгыг түргэхэд бэлэн боллоо. Энэхүү номонд маань бизнесийн байгууллагын ёс зүй, хувь хүний ёс зүй, ёс зүйн дүрм түүний хэм хэмжээ, ёс зүйн дүрмийг зөв зохистой ашигласнаар тухайн байгууллага, хувь хүн, удирдлага маань ямар амжилтанд хэрхэн яаж хүрч болох боломжтой вэ гэдгийг илүүгээр харуулахыг зорьсон байсан. Нэгдүгээр бүлэг ёс зүйн дүрм яагаад хэрэгтэй вэ? Хүн бүр тухайн байгууллага улс орныхоо хууль дүрмийг хувь хувьдаа мөрдөх нь тухайн байгууллагыг ёс зүйтэй байлгаж амжилтанд хөдөлдөг. Өөртөө болон өөрийн багт зориулсан ёс зүйн дүрмийг бий болгохдоо танай баг нэгтрд нэгдсэн үү? Хэр зэрэг жаргалтай байхыг хүсэж байна гэсэн асуудлуудад бүрэн хариулсан байх хэрэгтэй. Ба таны хүрээлэн байгаа хүмүүсийн танд баялаг болж амжилтыг авчрахгүй. Нэгэн багт хэд хэдэн тэргүүлэх чиглэлийн таймлсан байдаг. Нэгдүгээр зорилго болон түүний үүрэг даалгавар, хоёрдугаар багийн хэрэгцээ, гуравдугаар багийн гишүүн бүрийн хэрэгцээ. Зарим багийн удирдагч болон гишүүд нь хамгийн түрүүнд хувийн сонирхол явуулдаг ба удирдагчид фронтын тэргүүн шугам дээр ганцаардалж зөвхөн тулдааны явдлыг дэмжлэг тусламж хүлээн авахыг найддаг. Хэрэв тэд ингэлгүйгээр эхнээс нь үүрэг даалгаврын тухайгаар санаа тавьбал үлдсэн бусд нь тэдний талаар санаа тавина гэдэгт итгэдэггүй хүмүүс байдаг. Энэ бол жинхэнэ баг биш. Жинхэнэ баг нь ямар ч хэцүү бэрхшээлийг хамтаа дуулдаг. Хувь хүн багийн гишүүд бас бүр ёс зүйн хэм хэмжээ дүрмээ ухамсарлан хариу нэхэлгүй тусалдаг. Хамтын хүчээр бэрхшээлийг даван туулахад орш. Жинхэнэ багийн утга орштой. Багт багийн гишүүдийг сонгохдоо тэд ямар хүчийг эзэмшдэг вэ? Тэдэнд ялах хүсэл эрмэлзэл байгаа болов уу? Багийн өөр гишүүдэд ялтыг өгөхөд бэлэн үү? Тэд хувийн хариуцлагад үүрэгдэг үү? Тэд хуулийг дагаж мөрдөхөд бэлэн үү? Тэдэнд онцгой авьяас эсвэл чадвар байгаа юу гэдгийг судлах хэрэгтэй. Хүчтэй багийн гишүүдийн чанар нь ирж хүчтэй байдал, ядлагшгүй тесрэлттэй багийн нөгөө гишүүдийг ялт өгөхөд бэлэн, хувийн хариуцлагаа сайхгүй байх, багийн дүрмийг чанд цахим мөрдөд бэлэн, хосгүй авьяас илүү чадвартай байх. Ийм багийг бүрдүүлж чадвал тухайн байгууллага удалгүй амжилтанд хүрнэ. Ёс зүйн дүрм хүний сайн сайхан бүхнийг илрүүлдэг, алхам алхмаар ёс зүйн дүрмийг бий болгодог. Амжилтанд хүрэхин тулд хуулийг хэрхэн чангаруулах вэ гэдгийг удирдагчийн шийдвэрээс бүрэн хамаардаг. Нэг удаа алдаа гаргасан үнийг шийдэхгүй аль эсвэл нэг удаа сануулад өнгөрөх үү гэдгийг удирдагчийн ухаалаг шийдвэр бүрэн хамаардаг. Хэрвээ хариуцлага татгаар шийдсэн бол хариуцлага татахын тулд тохиромжтой цагийг сонгох хэрэгтэй. Хэрэг тааламжгүй байдлыг мэдэрч байгаа бол ийм мэдрэмж юунаас төрснийг тодруулах шаардлагатай. Хариуцлага татахын өмнө өөрөөс нь зөвшөөрөл хүсэлт авах хэрэгтэй. Хүнийг биш харин зам байдлыг засах хэрэгтэй. Ингэснээр байгууллагын харилцаанд данцаа үүсэх боломжтой. Сайн удирдах, сайн манлайлж байхын тулд танд дараах дадал зуршил чадварууд хэрэгтэй болдог. Нэгдүгээр бусдын бүтэц чанарыг олж харах, сургах авьяастай байх. Бизнесийн амжилтанд хүрэх авгай нууцуудын нэг бол худалдаалах чадвар бус сургах авьяас гэж үздэг. Багаа сайжруулах, бэхжүүлэх, алдаа ашиглах, багтай тогтмол ярилцах, хилцэх, багийн талаарх өөрийн туйлын зорилгоо олж харан бусдад дамжуулж чаддаг байснаар та сайн удирдагч бол та болон танай баг илүү амжилтанд хүрэх боломжтой. Энэхүү ёс зүйн дүрмийг та дагаж мөрдөснөөр та бусдыг 5 минут хүлээлгэлийг хоцорж очоод танд ямар нэгэн нөлөө үүсэхгүй гэж бодож байгаа боловч таныг цаана 15 хүн 5 минут хүлээж байгаа үе тухайн хүмүүс бүтэн цагийн ажиллаа танаас болж ингээ алдчих гэсэн үг. Тийм болохоор та тэр хүмүүсээс бүтэн цагийг зөөр ингээ хулгайлчих гэсэн үг. Харин та өөрийн гэсэн ёс зүйн дүрм хэм хэмжээтэй байснаар эдгээр хүмүүст хүндрэл өчүүлж саад болохгүй байх боломжтой байсан. Мөн байгууллага төр нээлттэй өмнө сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Та гүйцэтгэсэн ажил үргэлжлэхийн тайланг биелэлтийг тооцож хүмүүс танилцахгүй юм бол дүрм журм хэм хэмжээтэй байгаад бол ямар ч хэрэг байхгүй. Ингээд тайлгнахтаа хамгийн хялбар бөгөөд хамгийн үр дүнтэй арга бол статистик тоо баримталж тайлгнах хэлбэр юм. Таны баг, таны байгууллага ямар ч хүнд үед тулгарсан байсан тэр үед нь үнж хэвээр үлдэх нь энэ ёс зүйн хэм хэмжээний хамгийн том илэрлэл юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд та маш сайн удирдагч байж, сайн багийн гишүүн байж амжилтанд хүрэхийн тулд ёс зүйн хэм хэмжээг өөртөө болон багтаа байгууллагатаа дадал болгож тогтоож ажилласнаар танай байгууллага хурдан хугацаанд маш өндөр амжилт хүрэх боломжтой юм а гэдгийг дүгнэж хэлмээр байна. Анхаар сандуулсан та бүхэнд баярлалаа.